Hey, what's up? Kairos, welcome back. Шинэ мэдлэгээр уулзж байгаа таатай байна. Энэгүй бичлэгэн дээр хэдүүлээ. Тэныгийн Mamor гэсэн дуу гарсан байна. Тэгээд хамтаа сонсцгоё. God damn, you know who I am. За тэгэхээр дууны хувьд бол өчигдөр цацгцсан. Тэгээд цацгтаад 10 дахин цаг 20 цаг хүрээгүй байгаа. Тэгээд юу энэ дүүс ямар сэхсгэр юм бэ. Тэгээд юу яаж вэ? 4000 үзэлттэй байна. 800 лайктай, 3 дизлайктай байна. Бид чип буюу хуучны hype entertainment-ийн сугаас цацгцсан. Тэгээд ийм дуу байна. Тэгээд хэдлээ. Тэнийг ер нь сүүлийн үед нэлээд идэвхтэй байгаа дуунуудын сонсъё гэж бодож байна. Цомог нь бас дөгч байгаа юм шиг байлаа. Тэгээд энэгээр сонь сах юу байна. Продюсер дээр мэдээж Туана. Тэгээд мьюзик дээр Sion. Юу вэ? Чи бараг барааш уулцсан юм шиг. Тэгээд дагууч юм уу? 3D visual video гэж байна. Тэн дээр нь бигүүн гэх юу та яаж унших хэвсан бэл. Тэгээд тэм хүмүүс хамтарсан байна. Тэгээд хэдүүлээ дуугийн сонсъё. Тэгээд Mamor гэнэ үү? Mamor чиг. Sorry. Хай тийм өрөөж идэгтэй. Турчсан газар дээр өвгөн уурчин гişгэн дээр орны малтаа сонсож байна. Өөрийн уустаа суудгүй мэн, орсон адуу нотгүй мэн, ирэн уустаа суудгүй мэн, иргсэн адуу нотгүй мэн. Хипхоп чин танах хол кобой ч манах, маргалдах хэрэггүй мөрлөл манах. Дэлхийн талыг би мортогоо туулна, морин дээр он. Хипхоп чин танах бол кобой чин манах гэшээ. Юу нээр юм бэ? Орсон адуу нотгүй мэн, ирэн уустаа суудгүй мэн, иргсэн адуу нотгүй мэн. Хипхоп чин танах хол кобой ч манах, маргалдах хэрэггүй мөрлөл манах. Дэлхийн талыг би мортогоо туулна, морин дээр онтож би морин дээрээс ир. Батгүй бар өгний марнисэн, батгүй бар газар чүргэн басгаж нөө ман масагч. Кендрик шиг сонсогдож байна те. Юурын баса загсгаач ихний чи шүүрэн. Морины шиг зөвхөн Монгол алдарнууд дээр амин гүлэн Монгол сүс бишрлээ. Монгол хүний суу бэлэг мөнгөд идэхээс байга байдлаа засах ухаан Монгол идэхлээр. Монгол хүний сарал ухаан мөнгө тэнгэр даатахаас өөрийн хүчин идэг Монгол арга ухаанаар. Монгол бүхэн суур хүчин багтаж чадсан дэвхэн сайхан ногоон зүлгэн дээр хахан уулам сайхан. Морины шиг зөвхөн Монгол алдарнууд дээр сүс бишрлээ. Монгол хүний суу бэлэг мөнгөд идэхээс байга байдлаа засах ухаан Монгол идэхлээр. Монгол хүний сарал ухаан мөнгө тэнгэр даатахаас өөрийн хүчин идэг Монгол зарим мөнгнүүдийн кач гэж авах хэцүүлээ те. Мангар хортой яваад ш. Минимар кускус шээ. Ямар мангар төгсгөлтний төлөө яриа. Энэ бүр янз бүр байна те донд нь. Мар мьюзик лээ те бас. Бүх моринууд нөгөө ганц морины vibe-нд орсон ингээ бүж эхэлж штэ.
Энэ visual effect-нд гэхдээ бүр ямар таг юм бэ? Цэнхэр өвөстэй. Тэгснэ тийм мангар олон төрлийн өнгөтэй моринууд чих шиг гоё. Damn. Би хизээч одоо морины дуу гэхээр нэг юм таргаах хөө. Тэгээ нэг юм бүдүүн машинтай. Яг хейт хийж байгаа юм биш мэдээж ардын юм те. Ерөөдөө л морихэр хэдүүлээ нэг тийм дуу байдаг гэдээсэн шүү дээ те. Одоо мензусэрэ да гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө манай харангийн ахын толгоол байна гэдэг ч юм уу. Хизээч ийм морины дуу сонсч ирсэн гоо. Одоо Gen Z морины дуу гэх юм уу? Юу юм бэ одоо? Яг механикийн морины тухай дуу байдаг. Тэр гэхдээ илүү альтернатив таалтай. Гэтэ энэ амар интересting ой. Тэгээ дууралтууд нь эдгээр мангар тийм сонирхолтой дууралтууд байна. Энэ тэнэ өөрөө байж магадгүй л те. Тэнэх өөрөө амар тийм вайплэг мөр бүжиглэн. Гэтэ энэ ч магадгүй. Орны мартаа сонсож бай. Орын устаа суудгүй мэн. Орсан адуу нотгүй мэн. Ирэн устаа суудгүй мэн. Иргсэн адуу нотгүй мэн. Хипхоп ч танах хол копой ч манах. Маргалдах хэрэггүй морлол манах. Дэлхийн талыг би мортогоо туулна. Морин дээр унтж би морин дээрээс ир. Балтаггүй бар өгний марнисэн. Балтаггүй бар газар чүргэн басгаач нөө. Балтаггүй борн газар чүргэн гэж. Морин дээр унтж би морин дээрээс ир. Балтаггүй бар өгний марнисэн. Балтаггүй бар газар чүргэн басгаач нөө. Ман масагч шүрэн. Баса загсгаач ихний чи шүрэн. Морин шиг зөвхөн дээр морин гүлэн Монгол сүсэг бишрлээ. Монгол хүний суу бэлэг мөнгөд идэхээс байгаа байдлаа засах ухаан Монгол идэхлээр. Монгол хүний сарал ухаан мөнгө тэнгэр даатахаас өөрийн хүчин. Хөгжмийн нэг юм өрөлтүүд гэж байгаа шүү дээ тийм. Одоо нөгөө сонсож байгаа хүн яг ингээ vibe-нд нь оруулах. Тэр тал дээр нь яг hip entertainment гэдэг юм. Продюсерийн ур чадвар надад харагддаг юм шиг санагддаг. Тэгээ сүүлийн бас satellite гэдэг дуун дээр нь бас хэдүүлээ ярьж байсан. Яг ингэж унгаагаад үзэх сонсогчтой дуун дээр ингэж намуухан явж яснаа маа босгож ирээд буцааж унгаагаад дахиж босгож мосгодог. Тэрэн шиг тэрийг амар их мэдэрж байна. Сүүлийн үеийн тэнигийн дуунуудаас одоо яг сая гэдэг тэр бөмбөр орж ирдэг хэсэг дээр би яг энийг хэлмээр санагдлаа л да. Одоо хэдлээ сонсоо зай. Одоо ингээ намхан явж байгаад тэгэхээр байгаа байдлаа засах ухаан Монгол идэхлээр. Одоо Монголны сарал ухаан мөнгө тэнгэр даатахаас өөрийн хүчин дэдэг Монгол арга ухаанаар Монгол бүхий суур хүчин багтаж чадна. тэгээ нэг одоо юм нэг хийл тэр надад ихтэй actually CC хэрэгтэй байна. What the fuck юм солонгос вэ? What the fuck? Монгол гэж байхгүй. За sorry. Одоо ингээд түрүүний ярьжсэн шиг ингээд босгож ирснээр буцаага унгаачихж байгаа хэвээр. Яг мэрэгжлийн үгээр нь юу гэж хэлдэг мэдэхгүй юм. Энэ хэсэг нь баг тийм EDM төрлийн дууралтууд одоо тийм электроник хөгжмийн дууралтууд. Тэгээ амар олон төрлийн юмыг шингээж өгсөн байна энэ дээр. Тэгэд дундуур нь сая баг нэг тийм ардын жимшиг дууг хэм маягаар тэнэ өөрөө дуулж байна. Энэ хэсэг
Минимар 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 минимар. Яг энэ эффектийг манай Alice in Wonderland-ийнх ойлгож байгаа өстэй гэхгүй. Минимар 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 минимар. Nice. That's fucking nice. Yeah. Би энэ бараа шиг болцсон үзмний шүүсэндээ согтоод байна уу эсвэл энэ эффектэнд нь ингэж трипи болоод байна уу гэж. Nice. Гэтэ яг маамер боёо энэ дуугаараа яг юу илэрхийлэх гэж байсныг нь бол яг үндэ их магадгүй яг дууны уран бүтээлч гэдэг юм уу продюсингийн багийнхан л өөрсдөө мэдэх байх. Тэгээд ерөнхийдөө яг нарийн утгыг нь бол шууд дуунаас нь сонсоод яг юу илэрхийлэх гээд байгааг нь ойлгоход жоохон бэрх санагдаж байна. Мэдээж зориуд гэсэн хийсэн байж магадгүй. Тэгээд яг мессеж нь юу юм те яг юу хэлэх гээд байгаа гэдэг ч юм уу те тэр нь бол уран бүтээлчтэй өөртөө нь ярилцах ч юм уу тиймэрхүү байдлаар ярилцвал илүү одоо энэ дууныхын философи гэх юм уу те тиймэрхүү юмнуудыг ойлгох боломжтой ах гэж миний хувьд бодож байна. Тэгээд шууд ингээд сонсоод бол за энэ дуу яг тэгээд хэлчлээ дээ гэж хүнд орохгүй илүү энэ яг юу хэлэх гээд байгаа юм ба гэдэг санаатай хийсэн юм шиг санагдчихэв. Юу тэгэнгүүтээ дууралтууд тэгээд түрүү хэлсэн маш олон төрлийн юмнуудыг туршиж үзэж байна. Кендрикийн хэм маяг шиг тийм үгэлж орж ирж байна. Тэгээд дунд нь ийм ардын дуу шиг мэдээж морд болж байгаа учраас ингэж ийм оруулж өгч байна. Тэнгүүдээ юуныхаа төгсгөлд EDM хаягийн бүр ингээд гоё электро хэм маягийн юмнууд орж ирж байна. Ер нь бол маш олон зүйлүүдийг ингээд туршиж базаад тийм одоо юу ямар төрлийн жанрт ер нь бол одоо дуунуудыг жанрт ингэж багцлах хэцүү болсон. Гэхдээ юу гэдэгчээ багцлах дуртай. Тэгээд яг багцлахад амар хэцүү заяа. Одоо яг Frank Ocean юу гэдэгчээ нэг юм артистлэг хүмүүсийг ингэж харьцуулах уус хэцүү. Тэгээд дууны хувьд л надад амар таалагдлаа. Та нар бас сэтгэлдээ дараа хуваалцаарай. Яг юу мэдэрснээ бас айгүй гоё бичээрэй заяа. Би бол нэг төрлийн жоохон трипи тийм юмнууд мэдэрлээ. Одоо манайхаа юу те жоохон илийн хэмайгийн юмнууд айгүй сайн мэдэрлээ. Дотроосоо. Тэгээд үгэн дээрээ болохоор бас зөвөн одоо word play гэх юм тиймэрхүү юмнууд ашигласан бас сонирхолтой санагдаж байна. Тэ? Одоо cowboy чинь юу хипхоп чинь танах бол cowboy чинь манах гэдэг. Ерөнхийдөө юу гэдэг чи хипхопыг Америкт өгөнгүүдээ cowboy-ыг авж ийн гэхэр чинь Америкч бараг л түүхгүй болсон шүү дээ. Ер нь түүх гэхэд ах юм байхгүй. Өөрсдөө супер хиро Iron Man гэсэн юмнуудыг гаргаж ирээд тэрийгээ бүтээгээд тэднэрийгээ шүтдэг ч гэдэм юм. Ерөнхийдөө түүх амар багтаа. Тэгэд хамгийн том соёлоодынх нэг нь мэдээж cowboy. Тэгэхээр санаа нь бас нэг төрлийн хипхоп аав та нарын үндсэн суурь чинь манах шүү гэж хэлж байгаа санаа байх гэж бодож байна. Тэгээд мортогоо сэрн мортогоо умтна гэд тэгсэн тэр нь одоо бас нэг төрлийн морины хүчээр манай Монгол улс хэр том байсан бэлээ те. Тэр санааг илэрхийлсэн байж магадгүй. Ерөнхийдөө тэгж ойлголоо. Ерөнхийдөө хоёрхан мөрөөр мангар фан хэрнээ ингээд мангар гүн утга илэрхийлэх боломжтой үгийг анзаарлаа. Тэгээд та нар бас сан сэтгэлдээ дор хаваалцаарай. Надад бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд тэнийг цомог дээр бол хамгийн хайптай байгаа. Ер нь бол 21 онд нэлээд хэдэн гой цомгнууд хүлээлтэнд байгаа. Тэгээд цомог дээр нь бол мангар том хүлээлттэй байна. Тэгээд та нар сан сэтгэлдээ хамгийн гол нь яг гоё юу мэдэрснэ гоё бичээрэй гэж хэлмээр байна. Тэгээд хамтаасан бүгдэнд баярлалаа. Shout out to Tene, shout out to Hip Entertainment. Yep. Peace.